Сайн уу? Миний 2 дахь бичлэг тавтай морил. Энэ удаагийн бичлэгээрээ бид нэр хотоос гарах болно. 2 цайз үзнэ. За би одоо Дани улсын хамгийн алдартай цайз болох Кронборгийг үзэхээр ирээд байна. Энэ цайз нь 16 дугаар зуунд баригдсан бөгөөд тухайн үед зөвхөн цэргийн хамгаалалт бус Дани хаадын тансаг ордон тэрч байтугай тухайн үеийнхээ бүр клуб нь байсан газар гэж байгаа. За энд язгууртнууд нь бүжиглэж, дарс сууж, хөгжим тоглож баяр наадам хийдэг байсан гэж байна. Тэгээд хамгийн бас сонирхолтой факт нь энэ болохоор Кронборг нь Шекспирийн Хамлет жүжигийн Элсинор цайзын жинхэнэ уран зориг болсон газар гэж байгаа. Өнөөдөр тэгээд энэ ЮНЕСКОгийн дэлхийн өвд бүртгэгдсэн гайхамшигтай цайз байх нь. Тэгээд би одоо ингээд бурхан хавцлаа гараад ирсэн. Хөөхөн л байгаа байлгүй тийм. Welcome Kronborg. За цайз авчихсан ирсэн. Засварын ажил хийх гэж хахаал юм шиг байна. Бас гоё юм аа тийм цайз нь. Бас яахтар. Энэ олон жижиг юмуд ямар амар юм бэ? Йой. За цайзаа үзье да. Нэгдүгээр давхар гинэ. Энэ том ширээ. Энэ том хоолны ширээ унсан юм л да. Дээрээс нь гэрэл хаад. Энэ орон дээр хөвтөж болно гэж шүү дээ.
За тэгээд энэ Кромборг Цезар явахад яг л нэг тийм кинонд орцсон юм шиг санагдсан. Бүр ингээд бүх зүйл нь түүхтэй, бүр жижиг болно ч гэсэн өөрийн гэсэн дурсамжтай. Тэг яг ийм газараар аялах надад бүр үнэхээр амар сонирхолтой, амар сэтгэл хөдлөлтсөн. Тэгэл амар ер нь догтлолтой л явсан юм байна да энэ аяллаа турш. За энэ болохоор Кромборг Цезийн галтойгоо өмнө нь энд хаад язгууртнуудын найр надам зориулж олон үний хоол идэг байсан. Эцэг хааны галтойгоо. Эцэг хааны. За тэгээд нэг сонирхолтой факт нэг юм бол Кромборг Цезд нь жил болгон өдөр бүр цаг тутамд Хамлет жүжигийн амьд тоглолтолдог. Тэр үеэр нь яг жүжигийн дунд орчихсон мэт дөрүүдтэй хамт түүхийн дурсамжийг нэвтрэх боломжтой. Яг энэ одоо гарч байгаа үзэгдэлтэй адилхан. Тэгээд үнэхээр үзэсгэлэнт цайзыг гаднаас нь харахаас гадна урлаг түүхийг нэг дор мэдрэх айгүй гайхалтай боломжийг олгодог ийм газар байсан шүү. Ever so gently. But now, my dear Prince Hamlet and my son. A little more than kin and less than kind. How is it that the clouds still hang on you? Oh, not so, my lord. I'm too much in the sun. I'm just going to stop you. Right there, Hamlet. Good. I want you to stop the sadness, your grief, and be friendly with your uncle, my new husband, and your king! Фредериксбург Паласт ирсэн. Метрогоор дамжаад автобусанд суугаад сайн метронто баг яг унтаад үлдэх гэж шүү дээ. Яаж азарсан юм бэ? За энэ бол миний үзсэн яг Денмаркоос үзсэн хамгийн том цайзах шүү биш. За одоо энд Фредериксбург цайз дотор ороод ирсэн байна. Дани хамгийн том үзэсгэлэнтэй барокко маягийн цайзуудын нэг 16-аас 17 дугаар зуунд хаадын ордон байсан бөгөөд Дани хаад энд хаан ширээгээ залгамжилж байсан түүхтэй. Цайзын доторх олон танхимууд нь тансаг урлаг, зураг болон алтлаг чимэглэлээр дүүрэн. За тэгвэл хэрхэн энэ дайнчууд энэ цайз түүхэн дурсгалт газруудаа өнөө хүртэл хадгалж авч үлдсэн юм бэ гэх юм бол тэдний сэргээх ажил, цайз бүрт зориулсан хамгаалалтын систем, мөн үнд зүйл, барилга, дурсгалт эд зүйлсийг олон үе дамжин хайрлан хамгаалсан явдал юм гэж байгаа. Тэгээд 1859 оны 12 сарын 16-нд энэ Фредериксбург касланд галт төмөр гарсан юм билээ. Тэгээд энэ цайзын дотоод засал эд зүйлсийн ихээр эвдэж барилгын ихэнх хэсгийг шатааж үгүй болгосон юм билээ. Тэгтээ зөвхөн сүм болон хүлээн авах танхим нь бол харьцангуй гайгуулсан. За тэгээд үүний дараа галт төмрийн дараа дахин сэргээж анхны хэм маягийг нь хадгалж чадсан байгаамаа энэ Дани ард иргэд засгийн газар нь. За мөн Дани засгийн газар музейчид, судлаачид бүгд хамтран түүх, урлаг, архитектурыг нэг дор хадгалах том хөтөлбөрийг жил болгон хэрэгжүүлдэг гин.
Ийм болохоор бид нэр өнөөдөр эдгээр гайхалтай газруудыг очиж үзэж өнгөрсөн үеийн амьсгалыг мэдэрч чадж байна. Үнэхээр азтай байна. Энэхүү аяллаа турш миний үзсэн бүх музей, барилга байгууламж, цайз, тэгээ тээврийн хэрэгсэл, метро, автобус зэрэг бүх үйлчлэгийг ороод 130 гаруй евро болсон. Үнийг нэг удаа даалт төлөхөд хангалттай. Тэгээд музей энтерт орохдоо зүгээр QR кодоо уншуулаад явцдаг. Тээврийн хэрэгсэлд бол юу ч үзүүлэх шаардлагагүй, зүгээр ингээд суугаад явхад боломжтой. Утсан дээр зүгээр Copenhagen card гэдгийг татаж аваад төлбөрлөхөд хангалттай. За, Frederiksborg цайзынхаа сүм дотор ороод ирсэн. Анх яг өөрийн биеэр ороход би зүгээр амар үгээр хэлхийн аргагүйгээр ингэж балмагдаж үнэхээр гайхширч бүр ингэж нүд өрөө дээр гарсан. Бүр үнэхээр гайхалтай сайхан сүм байсан. Ямар гоё уран зураг, уран баримл, тэр өнгөний шийдэл юу бүр амар гоё. Бүр энд орсон цагаас бүр гармааргүй санагдсан. Бүр ингэж болон болгоны энэ бүх жижиг сажиг гэлтгүй бүх зүйлийг ингэ үзмээр санагдсан. Бүр амар сэтгэл хөдлөсөн. Тэгэл шууд кино бодогдоод нөгөө авгаа зууны Хюрим Султан бодогдоод тэр Twilight-ийн нэг 3 төс сурагч нэг эрхмүүд татан дээрээсээ хардаг үзэгдэл нь санагдаад тэр бүгдийг хийж үзсээр санагдал булан болгонд л уцаа тавьж бичлэг хийгээд бараг энэ сүмийг үзэх гэж л бараг цаг болсон. Дөрөвдүгээр христиан хааны бүжгийн танхим болох энэ гайхамшигт их танхим нь хэмжээ сүр жавхлангаараа Frederiksborg цайзын хамгийн сэтгэл хөдлөхөн өрөөнүүдийн нэг юм аа. Их танхимын хананд Европын хадам аав гэж нэрлэгддэг 9-р Кристиан хаан түүний үр хүүхдүүд болон хамаатан садны хөрөг зургууд мөн одоогийн хааны гэр бүлийн зургууд байрладаг юм байна. Энэхүү сүр жавхланг улам тодтогч өгдөг зүйлс бол бүжгийн үдшлийн үеэр хөгжимчдийн тоглолтог байсан тавцан, түүхэн задгай зуух мөн өнгөрсөн зууны тансаг байдлыг гэрэлтүүлдэг гайхамшигтай лааны суурьуд юм аа. Амар том цайз байна уу? Чи үзээд бардаггүй. 2 цаг үзлээ шүү дээ. Frederiksborg Castle Garden гэж байгаа. 17 дугаар зуунд анх хийгдсэн гинэ. 5 дугаар Фредерикийн захиалгаар гэх юм. Frederiksborg Castle маань энд байна. Энэс амар тэгважингийн газар байна. Би бүр энэ дээр тийм жаргалтай нэг юус атсаггүй. 2 хоног яг зогсоцоогүй үзүр үйлчлэгээ үзэж байгаа ч гэсэн ерөөсөө тийм нэг ядарч байгаа юм байхгүй. Нэг үл дуртай байна. Хичнээн олон түүх дурсгал ингээ аваад үлдсэн юмтай хаасыг утсан. Атсан газар болгонд үзээ, галерей, барилга байгууламж, цайз, гарден бүх юм аваад үлдсэн усгүй юм аа. За энэ хүүхдийн тоглоомын парк Tivoli газар ирсэн байна. Хүүхдийн тоглоомын парк гэж нэрлэдэг юу вэ? Ихний их тоглоом маань ингээд хөнгүү ажиллуулт юм байна. Зүгээр өнгөдлөө.